Сайн байцгаана уу? Өрхөн үзэгчдийн мэндийг хүргье. За өнөөдөр бол 2025 оны 8 сарын 23-ны Бям гараг. Вашингтон дэс одноо өглөөний 10 цаг болж байна. За өнөөдрийн дугаараар Орос Украины дайныг эцэс болгох энгийн хэлэлцээр адаглаад Америк, Украин, Оросын хооронд өрнөж байгаа Яра хэлэлцээрийн мөрөөр товч мэдээлэл хүргье. За явартай ч манай өмнөх мэдээгээр мэдээлж байсанчлан Орос, Украин, Америкийн хэлэлцээр тиймч урагштай явахгүй байгаа бололтой байна. За хэдийгээр Трамп Путин нар бол хэлэлцээр амжилттай боллоо. Улмаар Орос, Украины дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад болохгүй юмгүй гэсэн. За ийм ам тохиролцоо хийж салсан боловч. За Путин бол үндсэндээ Оростой буцаж очисын дараагаар энэхүү амлалтаас буцсан гэдэг нь бол маш тодорхой болж байна. За хэвлүүдийн мэдээнээс үзэхэд бол үндсэндээ Путин урд нь тавьж байсан нөхцөл шаардлагуудаа улам чангатгаж Украинд тулгаж байгаа тухай ийм мэдээлэл байна. За нэгдүгээрт Украины зүүн хэсэг Донбасс бүсийг тэр чигт нь Оросуудад өгөх. Хоёрдугаарт НАТОд элсэхгүй байх амлалт үүрэг авах. За гуравдугаарт төвийг сахисан орн болох. За ингээд эцэст нь бол барууны орнуудын болон НАТОгийн орны цэргүүдийг нутаг дэвсгэртээ оруулахгүй байх гэсэн ийм амлалтууд авахыг бол Украин улсад тулгаж байна. За хэрвээ Украин улс энэхүү саналыг хүлээн зөвшөөрвөл Оросын холбооны улс Херсон болон Запорожье бүсэд байгаа фронтын шугамыг байгаа байдлаар нь царцааж гал зогсоох. За ийм тохиролцоо хийж болно гэдэг тулгалтыг бол хийж байна. За харин Орос Украины дээд хэмжээний уулзалтыг бол Путин бол үндсэндээ хүлээн зөвшөөрөхгүй. За ийм уулзалт болохгүй гэдэг мессежийг бол өгж байна. За Оросын талын тавьж байгаа нөхцөл бол үндсэндээ Украин улс дээд хэмжээний уулзалтаас өмнө Оросын тавьж байгаа шаардлагуудыг хүлээн зөвшөөрч ингээд хоёр орны хооронд байгаа зарчмын зөрүүтэй саналуудаар эцэслэн санал нийлсэн нөхцөлд сая Оросын ерөнхийлөгч Путин Зеленскийтэй уулзах боломжтой юм гэдэг. Ийм тайлбарыг бол Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров хийлээ. За ийхүү Путин Трамптай ярьсан зүйлээс буцаж байгаа энэ цаг үед Трампын хувьд ацсан шалаанд орж ингээд манай өмнөх үеигээс мэдээж байсан Трампын хувьд бол Путин шахалт үзүүлэхээс өөр сонголтгүй боллоо гэдэг. За тийм ч учраас Украины хувьд Оросын эсрэг зөвхөн батлан хамгаалах бус сөрөн байлдах ёстой гэдэг ийм мэдээллийг бол хийсэн гэдгийг мэдээлж байсан. За тиймээс ч Америкийн зүгээс Украинд үзүүлж байгаа зэр зэвсгийн тусламжаа ахиулах ийм мессеж гаргасны дараагаар Оросын ерөнхийлөгч Путин бол Оросын Саров гэх хотод байдаг цөмийн судалгаа шинжилгээний төвд гинтийн ажил хийлээ. За энэхүү Оросын ерөнхийлөгчийн цөмийн байгууламж цөмийн судалгаа шинжилгээний төвд хийсэн ажил бол үндсэндээ Оросын холбооны улс бол Америкийн шахалтанд орохгүй гэдэг. За ийм мессежийг бол дэлхийн нийтэд өгсөн ажил боллоо гэсэн ийм тайлбарыг мэргэжлийн хүмүүс бол хийж байна. За тиймээс Трампын хувьд бол Путинд ямар нэгэн шахалт үзүүлж Путинд буут хэлгэх ийм чадамжгүй гэдгээ бол ингэхүү харууллаа. За тиймээс Трампын хувьд бол үндсэндээ ацсан шалаанд орсон байдалтай байна. Өчигдөр хэвлэлийн хурал дээр хийсэн мэдээлэлд түүний Ираны өнгөнд бол үндсэндээ Оросын талаар ямар ч халхам хийх чадамжгүй. Ингээд үндсэндээ гайхсан дундыг барьсан зовчуулсан тодорхой бос хариултыг бол өгж байна. I think I'll know the attitude of Russia and frankly of Ukraine. It takes two. What are the two ways you can go at the end of 2 weeks then? Well, then I'm going to make a decision as to what we do. And it's going to be a very important decision. And that's whether or not it's massive sanctions or massive tariffs or both. Or do we do nothing and say it's your fight? За Трамп хэлэхдээ Оросын холбооны улсад дахиад 2 орчим 7 хоногийн хугацаа олгоно гэдэг. Таахан анзаарч байгаа тодорхой хугацаа бол хэлэхгүй байгаа. 2 орчим 7 хоногийн хугацаа олгоно гэдэг. Ингээд энэ хугацаанд Оросын холбооны улс буут хийхгүй бол ямар нэгэн арга хэмжээ авна гэсэн. Үгүй бол огт арга хэмжээ авахгүйгээр энэхүү хэлцээрээс гарна гэдэг ийм бөөрөнхий хариултыг бол өгч байна. Трамп бол үндсэндээ Оросын холбооны улсын зүгт ямар нэгэн дөрвөлтэй шийдэлтэй алхам хийх чадамжгүй гэдгээ ийхүү харуулж байна.
Түүний Иранаас бол одоо ямар ч тоомтой ямар нэгэн одоо таам хийх боломжгүй байгааг та бүхэн зарж байгаа байна. За эдийн засгийн хориг арга хэмжээ авч магадгүй, үгүй бол одоо өндөр тарифын одоо шийтгэл ногдуулж магадгүй, хууль ингэж ногдуулж магадгүй, за үгүй бол магадгүй одоо энэхүү хэлэлцээрээс бүр мөсөн гарах ийм сонголт байна гэдэг. За өвчилж орчвол бол ийм утгатай зүйлсийг бол ярьлаа. За эндээс маш тодорхой байгаа нэг зүйл бол Трампын одоо хувьд хувь хүний зүгээс за Путиний эсрэг Оросын албаны улсын эсрэг ямар нэгэн одоо шийдэлтэй алхам хийх чадамжгүй гэдгээ инхүү бол илтгэн харуулж байна. За Трампын анхны байр суурь бол одоо Оростой харилцаагаа сайжруулах, тавьсан хоригуудаа цуцлах, худалдаа хийх ийм одоо саналыг дэвшүүлж байсан боловч дотооддоо бол дэмжлэг аваагүй. За Америкийн Конгресс болон сонгогчдын хувьд бол одоо Оросын албаны улсын эсрэг одоо хатуу арга хэмжээ авах ёстой гэсэн ийм байр суурьтай байгаа. Хэдийгээр Америкийн ерөнхийлөгч одоо их мэдээлэлтэй хүчтэй боловч за мэдээж сонгогчдын эсрэг юм уу одоо Конгрессийн эсрэг одоо сөрөн зогсох ийм боломжгүй гэдгээ бол Трамп ухамсарлаж байгаа нь ойлгомжтой байна. За товчхондоо ийм үйл явдлууд болж өнгөрлөө. Одоо Трампын тавьсан 2-7 хоногт бол хинж одоо идэхгүй байна. За Трамп хизээч яаж ч одоо байр суурь өөрчилж болно. За ингээд хамгийн магадгүй боломжтой хөлбөр бол за энэхүү одоо хэлэлцээрээс Америкийн улсыг одоо татан гаргах. За ингээд Орос, Украин хоёр за өөрсдөө учрын ололт гэдэг одоо байр суурь илэрхийлж асуудлаас одоо нэг удаа зайлсхийх хөндөрөх ийм хөлбөр байж болохоор байна. За ингээд мэдээж энэ мөрөөр болж ирнэх үйл явдлыг цаг тухайн үед нь иргэн мэдээлэх болоо. Өнөөдрийн товч мэдээний тохиолдол хандуулсан үзэгчдэд баярлалаа. Мөн одоо манай сувгад subscribe дарж байгаа үзэгч та бүхэндээ үнэ талархаж байна. За ингээд магадгүй та бүхэн одоо subscribe дараагүй үзэж байгаа бол яг одоо subscribe дарж манай сувгийг дэмжээрэй гэж хичээнгүйлэн өсгөр байна. За ингээд анхаарал хандуулсан үзэгчдэд баярлалаа. Дараагийн дугаараар удахгүй уулзъя.